Энэхүү бичлэг Люк ТV-ийн тусламжтайгаар та бүхэнд хүрч байна. Бичлэг хийж байна. 995 996 Үлдэглэж юм уу? 997 Бичлэг юм уу? Би харин сая дүнсээ орж ирлээ. Өтөж заадах 998 Оо 999 Яа. 1000 хийчихэм үү? 1000 хийчихлээ шүү дээ. Яа. Алж штэ. Сүүлийн бичлэгээс хойш бараг 2 жил хийгээгүй юм лээ. Сүүл биний өрөө танилцуулсан шүү дээ. Чи санаж байна уу? Түр чим жил хийх хэрэгтэй. Тий, жилээр хийх хэрэгтэй. Тэсэн чинь би чи бүр 2 жил хийгээгүй цаач бүр 2 жил бүр ор тас мартцсан. Тэгээд өчтөр лайв хийж байгаад хүмүүс өрөө танилцуулсан бичлэгээ хэлдэ удаж штэ гэхлээр нарийн өнөөдөр гинт санаа. Тэгээд өнөөдөр чамаа дуудсан маа. Одоо хоёлаа ингээд өрөөгөө танилцуулъя. Шинэ юм амар их нэмэгдсэн байгаа. Шинэ юм бол аяг их нэмэгдсэн ба та нар ингээд хальт харахад л бараг мэдчихэж байгаа. Харж байгаа. Өмнө нь play button байгаагүй. Та нар мэдж байгаа. Silver play button. Энэ өрөөнд байгаа хамгийн үнцэнтэй зүйлсийн нэг та нарын ачаад авсан. Silver play button байна. Тэгээд өөр чинь ийм энийг бол та нар гайхчихсан баг. Ийм төшөө одоо үүдэн дээр юу вэ? Юу ойлгоч тэ энэ юу харуулттай юм бэ гэж бодож иж магадгүй. Энэ хор юу вэ гэхээр фитнестэй холбоотой. Фитнестэй холбоотой. Гоё ирцэнүүд байгаа. Та нар зарим мэдэх бах. Энд чинь бас мангар тайчгүй. Ингээд хоёр талаа хийж байгаа. Хараа. Хоёр талаа хийж байгаа. Тэгснэ штэ болоог үзээ. Ингээд нороо хийж байгаа. Тэгснэ болоог үзээ. Энэ дээр нэг юм ингээд юу байгаа? Холбоо дахиж ийм холбоо. Ингээд мөр зүр хийчихнэ. Ингээд мөрөө хийчихнэ. Та ингэртэй бол зүгээр илэрхлээрээ бүх юм хийчих юм шиг. Тийм, бараг зүгээр бүх юм хийчих. Тэгээд энэ чинь бас ингээд хаалгандаа тогтоож байгаа. Би танарт бүр гоё юм үзүүлэх заяа. Бүр янзтай юм үзүүлэх заяа. Сони юм үзүүлэх заяа. Тэгээд ингэж яагаад зэм юм үзүүлэх заяа. Ингээл тэгээд хараа guys. Ингээд хийчих чаа. За, ингээд хийчих чаа. Тэгээд яах вэ гэхлээр биш үү? За яг нэг юм хатна юм авч болох болохгүй. Тэгээд биш үү guys. Тэгээд энэ чинь Jimmy fitness юм болчихж байгаа байхгүй юу? Fitness юм болчихж байгаа байхгүй юу? Хараа. Нороо хийж явж байгаа. Ингээд сайхан нороо хийж байна. Тэгээд нороо хийж байна. Гэтэ энийг доороо байршууллаа л та. Гэтэ яг нороо хийх юм бол те. Ингээд сууж байгаа л гоё ингээд татаал. Тэгээд авах юм бол бүр ингээд цээж хийж байгаа. Гэтэ энэ бол хөнгөн байна л да бүр эрдэнүүдэд давхарлчихна. Тэгээд ингээд цээж хийж байгаа. Тэгснэ бүр ингээд гурлаа хийж байгаа юм чи бас ингээд. Бүх юм хийж байгаа бас тэгж ин. Бараг жим байгаа сте. Ингээд хийж байгаа. Гэтэ энэ бол аюул сул хэрэг алгаа. Жим хэрэг алга. Жим нэг очоод мөнгө төлөөл гараал тийш очоод шаардлага алга. Сайхан ихлэ хийчихэл Хэдий ирзэн аваад. Тийм хэдий ирзэн аваад тэгэл сайхан үнэнч боломж юм. Ер нь жимд явж чадахгүй байгаа хүмүүс ер нь бол жимд явах боломжгүй санхүүгийн хөлт ч юм уу, цагийн хөлт ч юм уу. Гарууд бас байгаа шүү дээ. Тэр гарууд бол сайхан ингээл над шиг сайхан аргачин. Сайхан. Би ер нь наадах чамд хийдэг юм гэртээ. Тэгэж. Энд чинь тэгээд Амазоноос гэдэг маргааш нь хүрээд өгч шин. Маргааш танаад хүрээд өгч шин. Хичээл ямар ч цаав байхгүй. Тэгээ чи одоо загуу байгаа юм. Загуу хичээлдээ залуу юм бол тэгээд газ өглөө хичээлдээ гарах юм тий. Тэгээд 8 9-с хичээлдээ жоохон эртгэн босч байгаа бол сайхан гялцуулж байгаа л хүдэн шүүртэ орол хичээлдээ явах тал чи зүгээр. Сэргээл хичээлдээ очиод аль хэдийнэ зүгээр сэрэгцэн нөхөл очин заяа зүгээр. Гантил та нар мэдж байгаа. Гантил ойлгомжтой. Гантил бол сайхан. Хоёр сайхан гантил байна. Сайхан. Гантилэр бол зөндөө тасгал хийж болно. Өө сайхан. Энэгээр бол би цээж, мөр, гар, хөл хүртэл хийж болно. Хөл яаж хийх вэ гэхлээр ингэж байгаа сайхан. Ингээд deadlift хийж болж байна. Эсвэл ингэж яагаад сууж босч болж байна гэсэн сайхан. Гэсэн сайхан. Хийж болох. Squat хийж болохгүй юм байхгүй. Хийж болохгүй юм байхгүй. Гол нь
сэтгэл хэрэгтэй, багахан хэмжээний цаг хугацаа хэрэгтэй, жоохон хэрчүүц хэрэгтэй. Тэгэл болоо guys. За ингэ шууд ингэ тийш явцгаая. Mac миний хөрхийн 15 оны Mac одоо хүртэл байгаа. Одоо хүртэл миний бүх юм хийж байгаа. Бичлэгийг янзлж чинь, юма бичиж чинь, янз бүрийн бичгэмээр бичиж чинь. Ер нь бол энэ буянтай нөхөр шүү. Ер нь энэ бол аюу буян. Би чинь анх саахан гэдэг лөө. Тий, авсаахан хараа ингээл зүгээр ирч явчин гэсэн. Би чинь анх 16 онд авч ирсэн. Анх YouTube суугаа эхлэх юм гэж бодож байхдаа бүр авч ирсэн. 16 оны Mac юм тэгээд. 15 оны Mac. 15. Тэгээд одоо хүртэл хэрэгжилж байгаа. Ямар ч асуудал байхгүй юм. Яг одоо гэхдээ шинэ Mac гэх юм бол гайгүй. Яг нөгөө шинэ Mac гарахын өмнө нэг Apple цаанаас нэг балер гацаад штэ юм уу тийм. Үш юу вэ? Юу дуурсан байсан. Тим үедээ гацсан заяа. Байж л да. Энэ гадаа нохоод хуцаад байгаа юм байна шиг. Хэрэлдээд штэ тэ. Хэрэлдээд биш бүр наастай. Байж одоохоо. Тэгээд биш тэ. Юу ярьж илаа? Mac. Тэ. Байж л да. Тэгээд биш тэ. Mac-ийн хувьд бол юм байна. Одоо яг хуу шинэ Mac он гараад гарах нь үгүй юу? Тэр хэрэг дайггүй Mac гарвал сольж магадгүй. Тэгэхээр хөрхийн энэ бол амар боо юм. Би бол энд бол аюу баярлалтай. За дараагийн юм гэх юм бол ширээ. Ширээ бол жоохон том зайн дуртай учраас ийм том ширээ. Басан тэгээд энэ ширээ бол бас аюу хэрэг болсон. Хөрхийн амар гоё имэгц хэцтэй. Наад шиг том зайн дуртай хүн бол гоё юм томхон ширээ. Би ер нь томхон ширээ дуртай. Хуучин ширээ маань хөрхийн арай жижигцсэн юм аа. Сүүлдээ юу ч багтахгүй нэг ганц PC тавьсан чинь бүр ингээд дүүрээд бүр гачин болж байгаа юм чи тэнд чинь зүгээр жижиггээ зайтай. Тэгээд ийшээ телевизэр цоошин зүйл нэмэгдсэн телевизэр бол энэ бол та нар компьютерийн монитор байх гэж бодож байгаа. Энэ бол зүгээр телевизэр, энгийн айлд телевизэр, LCD телевизэр. Тэгээд үүний хувьд ч аюу боломжийн. Тэгээд энийг бол би ухаалаг телевизэр болгож бас ашигладаг. Та нар тэгээд гайхаж байгаа. Энэ хуучин зурагт яаж ухаалаг телевизэр болохгүй гэх тээ. Тэр юу авдаг ч байна. Би энэ телевизрийг яаж ашигладаг вэ гэхлээр нь штэ. Энэ өөрөө хуучин оны телевизэр заяа. Тийм шинэ смарт тийм лаг үнэтэй телевизэр биш заяа. Тэгээ яаж энийг гоё ухаалаг болгож ашиглах вэ гэхлээр Apple TV хараа энэ юм багаз. Энэ юмыг залгаад тэгэл юм ухаалаг Apple TV болчихно. Ухаалаг телевизэр болчихно. Сайхан юугаа үзнэ үү те хамаагүй Netflix-ийг үзнэ үү юугаа үзнэ хамаагүй YouTube-ийг үзнэ үү мэдээ подкаст ингээд телевизэрийг ингээд ухаалаг телевизэр болгож байгаа байхгүй юу цаа чин бас санаатай тэгээд буцаад ингээд зүгээр компьютерийнхаа юу болгоод ашиглаж болно компьютерийнхаа давхар монитор болгоод ашиглаж болно аюу дайжгүй стрим мэдэрх хийхлээр аюу дайжгүй нэгтгэл дээрээ чаада хараад тэрэн дээрээ гоо тоглоом тоглож болно. Тэгээ дараагийн телевизрийн давуу тал нь юу вэ гэхлээр вэ штэ. Guys. Гэхлээр спикер шаардлагагүй заа. Би та нарт нэг дуу тавьж өгье. Та нар сонсож байгаа. Би нэг дуу тавьж үзье. Энэ вэ штэ 40. За энэ бүр тал дээр байгаа заа. Эндээс бүр 2 дахин чангаран заа. За бүт. Да, come on. Yeah. Ой. Күтүүдэд огтуудыг бол уурах юм байна уу? Жон телевизээр танилцуулалтаа саашлаа. Спикер шаардлагагүй заа телевизэн дээр. За тэгээ дараагийн юм. Маус та мэдж байгаа хтөө маус бол тэгээд Logitech-ийн G Pro гэдэг маус, keyboard бас G Pro гэдэг нэртэй. Logitech-ийн webcam C902 гэдэг нэртэй. C902 Pro бас Pro шүү. Чи бүгдээрээ Pro. Энэ өрөөнд юу надаас бусдад л Pro байна юу. Би л Pro гэж яг. Наа тэгээд та нар нэг зүйлийг гайхаж байгаа хэл та. Түшгээ. Энэ олон юмнууд ямар ч доогуур ямар ч тогны утга байхгүй. Кабель менежмент яаж хийгээд байна? За яаж харъя. Нааш намайг дагаад яв. Энэ доор та нар харж байгаа. Ингээд LZ-ка доош нь харуулаад шууд доош нь харуулаад наац. Энэ доор бол ямар ч утга байхгүй. Гоё юм хэцэгтэй.
кабель менежментийн next level ингээд явж байна. Микрофон бол хэмэндээ. Миний ганц ер нь микрофон бол ютубер хүний хувьд бол хамгийн чухал зүйлс нэг микрофон. Тэгээ микрофон бол яг нөгөө хуучин Shure микрофон байна. Shure гэдэг компани. За тэгээд өөр чинь юу вэ? За tripod-ууд ойлгомжтой. Tripod-ууд байна. Камера энэ дээр тавиад Canon-ы принтер ойлгомжтой. Энэ бол ойлгомжтой, маш ойлгомжтой юмуд байна. За тэгээд та нар харж байгаа энэ удирдлагын төв бол ингээд явж байна. Камера шүү дээ. Удирдлагын төв ингээд камера бүх зүйл эндээсээ удирдагтаад явна. Тэгээ ер нь бол санаа нь бол юу вэ гэхээр би ингээд гоё ингээд энэ дээрээ суугаад тэгээ ер нь дэлхийн ертөнцтэй холбогдох маягаар бодсон. Энэ бол ингээд Бэтмений агуу идэв штэ. Чи Бэтмен үдчихсэн шүү дээ. Бэтмен агуунаас ингээд янз бүрийн гинт хэрэгтнүүдийг ингээд судлаа гэл янз бүрийн судлаа гэж байж дээ штэ. Ер нь миний санаа бол тэр Бэтмений агуу шиг. Тэгээд энэ Бэтмений тийм жаал лого тавьсан юм уу? цаа чи нэ? Yeah. Hi Batman. I'm Batman. Нэр яг худлаачгүй ер нь яг тэгж инспирэшн авсан. Бэтмений агуунаас инспирэшн авсан. Ер нь бол ингээд нэг газараа сууж байгаа бүх юмыг судлаад харна гэсэн бодолтой. За тэгээд дараагийн нэмэгдсэн юм гэвэл ор байна. 2 дэртэй YouTube-ийн 2 дэртэй Wish-гээ сайтнаас 2 евро мангар хөрх юм. 2 еврогоор 2 евро чинь 6,000 төгрөг. Гэтэ төгрөгөөр бас хөрх явчих юм те. Энийгээ сунгаад ор болох чинь сайхан унтлаа бослоо ажил руугаа гэсэн бодолтой. Гарлаа спорт хийлээ те. Сэрлээ гарлаа спорт хийлээ. Орж ирлээ ажил дээрээ бичлэгээ хийлээ. Та нарт хүрэх бичлэгээ хөрвүүлээ гэсэн юугаар явна. Гэсэн зарчмаар явна. Тэгээд энэ ханы гэрлнүүд хийсэн. Ардаа энэ ханы гэрлүүд сайхан наагаад ардаа аюу хөөрхөн сүр нэм. Аюу дайжгүй ер нь ингээд ардуура ингээд оруулсан. Тэгээд нүрээ сайхан миний энэ артлын гэрлийг та нар харж байгаа. Ер нь ингээд гэрл өнгө хөөрхөн солилчихно. Хэдэн бүхэл Аюу болготой. Энийг нөгөө хуучин миний юун дээр бичлэн дээр байгуу дарууд бол мэдчихэж байгаа. Тэгээ артлын юу бол мэдэхгүй байгаа. Артлын тэр жижигхэн гэрлэг бол мэдэхгүй байгаа. Тэгээ самбар дээр бол төлөвлөгөө бичнэ. Бид хоёр сая самбараа нөөж харуулсан. төлөвлөгөө нуушгаа. Төлөвлөгөө нууцлал нь одоогийн байдлаар спойлер хийхгүй ирээдүйн бичлэгнүүд юу вэ те спойлер хийх. Тэгэл та нар харж байгаа юм бол багаар хөрхөн юм бас солилцсныг та нар харж байгаа. Аль хор юмаа нэмэл явж байна. Одоо солих юм гэвэл обой солих санаатай байгаа. Энэ обой бол жоохон надад таалагдахгүй байгаа. Тэгээ обой бол энэ обой сайхан солино. Обойхоо гоё жиг дүнхт болно. Энэ сон модны шийт. Яг жоохон ажиллагаа ихтэй болохоор жоохон залхуураад жоохон хойшлуулад байгаа юм бол. За тэгээд энэ бичлэг та нар сонирхолтой санагдсан байх гэсэн. Найз нь хэрэг сонирхолтой санагдсан бол лайк тавьчих юм артаараа хүн болгон лайктараараа тэгээд дараагийн бичлэгээр уламжлалт ажгүй бичлэгийг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баяртай залуусаа. За. Хөөшлүүлээ. 1001. 1002.